Туулын хурдны зам болохоор авто замын 2 урсгалтай 25,000-аас одоо 48,000 машин хоногт одоо тээвэрлэх хүчин чадалтай юм зам төлөвлөж байгаа. Энэ замын сүлжээ бол Улаанбаатар хотын хэвтэй чиглэлд бас гол 150 өргөмжлөлтөд параллел гарч ирэх хамгийн гол одоо гудам замын сүлжээгээр орж иж байгаа. Туулын хурдны замыг төлөвлөснөөрөө Яарамгийн хэсгийн авто замын төвжирэл бол 20-30%-аар буурах. Ер нь Улаанбаатар хотын авто замын сүлжээнд нэлээд өндөр нөлөө үзүүлэх юм замын сүлжээ байгаа. За энэ зам хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар асар өндөртэй. Мөн нөгөө хөдөлгөөний чанарын үзүүлэлт болохоор биегээ C түвшний үзүүлэлттэй 50-90 км/цаг хурдлах мөн нөгөө хөдөлгөөний VCR буюу одоо авто замын хөдөлгөөний эрчим багтаамжийн харьцаа минь болохоор 0.5-аас 1.1-тэй байхаар энэ урьдчилсан тээврийн эрэлтийн загварчил гарч ирсэн.